guys, шинэ бичлэг. If we're not doing this together. Хэрвээ we are бид нар not doing хийхгүй this together энийг хамтдаа. Хэрвээ бид энийг хамтдаа хийхгүй юм бол We're not doing it at all. we are not doing at all. We are not doing бид хийхгүй. At all огт хийхгүй. It энийг бид огт энийг хийхгүй гэсэн. Say goodbye to your tickets. Say goodbye to your tickets. Say goodbye. Баяртай гэж хэлээрэй. To your өөрийнхөө. You гэдэг чинь англи хэлэн дээр олонтойч болж болдог. Та нар болон чи гэж болдог. Tickets. Ticket гэдэг нь билет гэсэн үг. Гэтэ энд хаягахад байгаа зүйл нь болохоор билет биш. Лотоны суглааны тасалбарууд тахгүй юу? Тэгэхээр ямар ч төрлийн тасалбарыг ticket гэж хэлнэ. Энэ тасалбаруудаа баяртай гэж хэлээрэй. Тэснэцэд no үгүй. Do not come any closer. Do not come. Бити наашаар any closer. Ойрхон. Бити наашаар тарай. Can I come a little bit closer? Valuable things are getting squished. Chandler тэгсэн чинь Can I come a little bit closer? Can I come? Би ойртож болох уу? Би очиж болох уу? A little bit. Бага зэрэг. A little гэдэг чинь жижигхэн гэсэн үг. Little bit гэвэл маш бага зэрэг гэсэн үг. Closer ойртох. Би жоо ойртож болох уу? Valuable things are getting squished. Valuable гэдэг нь үн цэнтэй зүйлийг хэлдэг. Oh, that's valuable to me гэвэл надад маш үн цэнтэй гэсэн. Things юмс зүйл are олон таагаа учраас are getting. За ер нь бол get гэдэг үг бол get up гэвэл бос гэсэн үг тийм. Getting гэх юм бол ямар нэг үйлдэл хийж байгаагаа хэлдэг. Тэгэхээр ямар нэг процесс болоод байна гэдэг санааг хэлж байгаа. I'm getting ready гэх юм бол би бэлэн болох гэж байна. Хувцас өмсөд гарах гэж байна гэсэн гэх жишээний. Squish гэдэг нь ер нь бол няцрах, бяцлах. Ямар нэг юмыг бяцлахыг хэлнэ. Тэгэхээр squished бяцарчлал гад байна л гэдэг санаа хэлж байгаа. Тэгэхээр үн цэнтэй зүйлс минь няцрах гад байна. Now, what's more important, your friends or money? Now, what's more important? За, одоо шийдэ гаргасан. За, санаа нь what's more important? More гэдэг чинь илүү гэсэн. Тэгэхээр юу илүү чухал байна вэ? Important чухал. Your friends or money? Найзууд уу? Мөнгө. Тэгсэн чинь бүгдээрээ найзууд гэдээ орилдог байхгүй. Тэгсэн чинь Моника ганцаараа money мөнгө. Friends.